Байна уу? Байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? Энэ хөтөлбөр төлөвлөлт тавьдаг хүний дугаар мөн үү? Мөн байна. За би энэ танай пэйж хуудасаар Facebook үзэж байгаад олсон юм аа. Тэгээд ерөнхийдөө танахаар төлөв тавиулж үзье гэсэн бодолтой залгаж байгаа. Хамгийн гол нь би хөдөө орон нутагт байдаг хүн байгаамаа. За. Тэгэхээр яаж үзүүлж төлгөө тавиулах бол тэр талаар мэдээлэл өгөөч. За. Ерөнхийдөө бол үзлэг ирж үзүүлэх нь их чухал. Гэхдээ миний хувьд бол ирж чадахгүй хөдөө орон нутгийн хүмүүст бол одоо боломж олгодог. За тийм учраас утасны цаанаас онлайнаар бол үздэг. Уцаар төлгөө тавьж болох юм байна тий. Тийм утсаар та төлгөө тавиулаад үзүүлж болно. За үзүүлээд тэгээд цаашаа ер нь засал ном гаруулна, засал хийж өгдөг танах. За засал хийх чинь одоо айгүй чухал юм л да. Аваг нэр жилийн чинь асуугаад төлгөө тавина. За тэгэхээр таны ерөнхий гарч ирнэ. За тэр ерөнхийг соёлаа ямар нэгэн байдлаар одоо энэ задаргаа гараад таны одоо мэдээлэлүүд гарч ирнэ гэсэн үг. За би өөрийнхөө зүгээс хүзрэн дээрээсээ одоо таны харсан зүйлийг бол хэлж өгнө. За тэгээ үүнээсээ үүдэлтэйгээ хоёулаа сайхан ярилцсан. За үүний дараа бол та өөрөө одоо чухалчилж асуух юм байвал одоо бас асууж болно. Тэгэхээр үзүүлэхдээ ер нь юмнуудаа дараатай тим асууна гэд биччихвэл зүгээр байдгийн. За тэгээ асуугаад за тэгээд хэрэгзээ засал ном гарах юм бол та намайг нэг тодорхой хэмжээний мэдрээд за энэ хүн болвол миний засал номыг хийж болох юмаа гэсэн юм сэтэл төрхнөө төрөхгүй юу гэдгээ та аягүй сайн нягтлж харах хэрэгтэй. Миний хувьд бол би таны заслыг өнөөдөр би хийж чадахгүй юу гэдгээ бас өөрийн зүгээс нягтлж харах ёстой. За хэрэгзээ хоёр хүний санаа сэтгэл ингээд нийлж байгаа тохиолдолд за би таны заслыг хийж чаднаа. Та надаар застаа хийлгүүл энэ хүнээр л хийлгүүлээгээд ингээд сэтгэл зүй хоёр хүний сэтгэл зүй тэнцсэн тохиолдолд бол засал хийхэд үр дүнээ хүрдэг байхгүй юу? Үр дүн арай илүү. Түүнээс би ингээд танд нэг хэдэн үг засал хийлгүүлэх ёстой гэд хэлчих юм бол та нэг алавтай юм шиг хийлгээд ингээд дутаад хийлгэж байгаа юм шиг те. Нэг иймэрхүү сэдэлтэй байх юм бол засал угаасаа хүрдэггүй. Тийм учраас ер нь бол засал хүрэхгүй тэгээд засал хийлгүй гэдэг нь маш их чухал зүйл л дээ ер нь. Тэгээ ер нь бол энэ бүгдийг бол энэ хөзөр дотор бол нууцлаг утга учиг байдаг л да.